Зуны дэлгэр цаг болж хүн болгон хөдөө гарч альжаал ядарлаан тайлж амар зугаалахыг хүсэж байгаа бах. Та автомашинаа бэлдэж ачаа бараагаан баглаад хайртай бүх хүмүүсээ кабиндаа суулгаад явна. Хөдөө орон нутагт очиж хамаатан садантайгаа уулзах аз жаргалтай мөчийг би бас төсөөлж байна. Гэхдээ та нэг зүйлийг битгий мартаарай. Аян замд альжааж ядарч явахдаа та хажуудах хайртай ханигааныг хараарай. Магадгүй тэр танд итгэж альжаасан альжаалаан тайлж баг зэрэг зөөрөн мөлөн явж ээж магадгүй юм. Та арагшаа эргээд хараарай. Зөвхөн танд итгэсэн хүүхдүүд тань аз жаргалтай нээлтэн хөгжим дуу сонсон тэд аз жаргалыг мэдрэн яваа. Тэд хүнд итгэдэг вэ? Жолоо барьж байгаа зөвхөн танд л итгэж байгаа. Тийм ээ. Та итгэлийг нь битгий алдаарай. Одын гудамжинд та төвжирч, яарч, бачимдаж яваа. Гэхдээ та гар утсан дээрх сошиал медиагийн дутуу уншснаа дахин санах юм бол гар утас руугаа нүдтэй нь хялам хилэмхийн харах баг. Тийм ээ. Гэхдээ та гэртээ очиод унших боломжгүй. Харин та автомашин барьж байхдаа гар утсаа гаргаж ирнэ. Сошиал медиануудээ дахин унших юм бол таныг ямар аюут хүлээж байгааг бас битгий мартаарай. Тийм болохоор та сошиал руу орохоо яарад яах вэ? Тийм болохоор би энэ аянд нэгдэж байна.